За үзэгчтэй хамтдаа бие биелгийг хийцгээе. Ингээд өнөөдөр студид нас хүндтэй зочд маань ирсэн байгаа. Монгол Улсын урлагийн гавь зүтгэлтийн соёл урлагийн их сургуулийн бүжгийн сургуулийн захирал бүжиг дэглэгч Баярбатар ахын байна. За өглөө дахин өглөөний мэнд хүргэе. За өглөөний мэнд. За манай морин өөрчлөлттэй бол бид нар бол бүр танил болцсон. Одоо Магсаж багш маань ирсэн байна. За мөн бүжигчин оюутан одоо сүрэн студид маань ирсэн байна. За өнөөдөр бид нар чинь хотон бие биелгийг онцолж байгаа тийм. За бүгдээр одоо ингээд хотон усаатныхаа бие биелгийг үндсэн хөдөлгөөнүүдээс нь сурч хийя. За хотон үндэсний эхний одоо бидний заавал мэдэх ёстой хийх ёстой бол такмо гэж хэлж байгаа. Такмо мөргөл биелгээ, мөргөл цац биелгээ. За одоо та бүхэн манайд ч нөгөө торгууд, байд, дөрүүд гэ зөндөө олон биелгэнүүд заалгацсан. Одоо айгүй мэрэгжлийн болсон гэж би ойлгож байгаа шүү дээ. Тийм учраас би бол одоо өнөөдөр мэрэгжлийн бүжигчтэй ажиллаж хийж одоо шууд заагаа явчихаа. За өрг суултаараа суудаа. Өрг суултаараа суудаа мэдж байгаа үстэй. Мартаагүй үстэй манай гээд. Зөв. Ер нь бол өрг суулт гэдэг юунд дээр бид нар ингэж ойлгочхаараа. Монголчууд морин дээр суухтай яг ингэж дөрөөлдөг шүү дээ. Одоо минд мэдэхтэй ясыг хүндэхтэй дандаа ингэж цомцоо суугаад энэ босоод ирэхээр өрс суудаг. Бие биенээ хүндлэхээр арай тохоо хүндэлж биегээ ингэж одоо чамд дамжуулж байгаа хуурдаа баярснаа илэрхийлж байгаа биегийн автан биегийн өгтөн хууртайгаар дандаа хоорондоо гэр дотроо тойр сууж байгаа бие илдэг. Тэгэхээр бүгдээр өргө суултараа ингэж өрөө суучна. Баг зэрэг юм байгаа тийм. Их хайлтхаар бие чадахгүй сууж чөлөөтэй. Тэгээд гар бол хараа ингэж мөнх хөх тэнгэр рүүгээ ингэж мөргөөд ингэж цацж байгаа юм үнцэг хөдөлгөөн. Нөгөө зүүн гар орж ирээд дахиж ингэж мөргөөд ингэж цацна. За энийг бол жоохон аятайгаа хийгээд та нар аян дэхтэй дагаа гэдэг. Явдаа Титарипа. Шожоо татараа мат жоохон татаад жоохон удаа явчих. Хараа. Бочин ихтэй хархлаа тахма орон ихтэй тахма олч үндсэн санаагаа юу гэж ойлгох вэ хэр нөгөө хотонгууд ч нөгөө боо тусаа тагдаг гэж сархираа ууланда мөрөглөө хийлээ цацчихна гэдээ ойлгоц. Одоо хөдөлгөөн болон утгавчтай байхнаа. Мөрөглөө цацтаа. Энийг бол жоохон урагшаа явах юм бол дара дри да. За сайн байна. Зөв явж чинь. За дахиад явах. Түрүү явах. Одоо мөргөөд цацаад мөргөөд за их утгавчтай нэг юм байгаа шүү. Одоо ингээд мөргчөөд түлхэж болохгүй юм шүү дээ. Бид нар бол дандаа ингээд нөгөө уул усандаа цацлаа ингэж ээж амаа дандаа өргөж. Тэрнтэй адилхан мөргөөд зөөлх ингэж ингээд гой ингэж одоо бид нар чинь ингэчээд ингэж хайдгаа монголчууд зэрлдэг тийм ээ. Тэгэхээр ингэчээд цацчих гэсэн хажуудаа ингэсгээд болоо. За манай хоёр охтууд гоё хийж шүү. Гарынхаа урууг ер нь дандаа нийлүүлж хийж байгаараа. Ингэж монгол үжинд голцоо ийм хөдөлгөөр баг байдгүй. Өстө харж байгаагүй. Ийм баг байдгүй байгаас байхгүй. Дандаа ийм гоё. Өнөө үйл зүгээр, соёл зүгээр, тоёл зүгээр, моёл зүгээр гарын хөдөлгөөн бод Монголын бүжиг бол яруу тасаг уран ш. Маш гоё хийж дахиад нэг явчих. Бити ингэж хаяараа. Явлаа мөргөл. Энэ бол мөргөл, хотонгийн мөргөл, цацал. Заамаа гогшоо. Явлаа. За. 1 2 За энэ бол энийг 4 удаа хийгээд энийг 4 удаа хийчихэд одоо энд хувинтай сүү байна гэд хувинтай сүү руугаа ингэж бид нар хутгаж авдаг штэ. Хутгаж аваад одоо энэ зүг рүүгээ цацна. Дахиж ингээд энэ зүг рүү цацна. Яг уран хий. Одоо үндсэндээ бол бид нар сүүнийхээ дээж өглөө болгон мөх тэнхэр газар шароонд өргөж байгаа адилхан мөрглөө 4 удаа хийгээд мөргөл цацлаа 4 удаа хийчээ, такмогоо 4 удаа хийчээд тэгээ такмо. Хоёр удаа цацлаа өргөчөөрөө. Бид бол өглөө нэвтрүүл үзэж байгаа хүмүүстэй ингээд цацлаа өргөчих. Монголчуудын ёс. Ямгор, дөр, дөмгөр. Явда. Багшоо. 1 хап. Мөргөл цацал. Цацлаа. Хоп. Хоп. За яаш гоё. Ингээд таарчин. За маш гоё болж шээ. За та хэд бол маш гоё гэж дахиад одоо надаар хэлүүлдэггүй шууд хийж. Мөргөө цацаад цацлаа хийгээд цацлаа өргөөд ер нь бол ингээд өргөөд 408 цус өргөнө гэж ойлгоорой. Одоо бол бид нар ийшээ ингээд үзэгч рүүгээ мөх тэнгэр рүүгээ
Уул усандаа ингээд өргөчих заяа. Хүссэн хэмжээгээр заслаа өргөж болно. Маш сайн байна. Ууш та гэж айгу сайжирсан байна шүү дээ. За дахиад нэг явчих явлаа. Заавал ихтэй бүгд ястгоо одоо хийн тийм ээ. Ястгоогоо ингэж хийж болно, ингэж хийж бол манай багш нар заасан баг. Ямар ч байсан ингээд ясчих. За өргө суултаар ястараа явлаа. За ингэж сууч. За нэг мөргөө цац. Мөргөө цац. Мөргөө цац. Цацл. 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 За ингэж болсон заяа. Түүний цацлыг дүр барьчаарай маа гэ. За бүгдээрээ дахиад явлаа. Энэ бол хотонгийн тахимо. Тахимо гэдэг нь тах гэсэн үг. Дахиж мөргөө гэсэн үг. Тэгэхээр одоо мөргөл цацлын биелгээ хийж байна. Дахиад бүгдээрээ ганц удаа хийчихэд дараа цаашаа дараагийн бие биелгээр орлоо. Явлаа. Багшаа явъя. Яслаа. Цацаад. Цацтаа. Яслаа. Энийг бол давтаж хийж болно. Баруун төвшө дороо эргээ шөлөөтөө дороо хийдэж хийж болно. Урагшаа яваад хийж болно. Наашиж яваад. Ингээ баяжигдээ явчихдээ. За маш сайн маань. Одоо бүгдээрээ сэтэн залуу гэдэг одоо арай жоохон хурдан биегээ биелээ. Сэтэн залууны домог бол одоо таарын хоёр охинд бид ингээд охтуудаа сэтгэлтэй очиад хэлж чадахгүй ажил охинтой яриг аваад ирсэн баярлаад мөр. Би ч нөгөө хэлий гэсэн үгээ юугаараа илэрхийлэхгүй гэхээр л биегээ билээд нүд мүдээ шүд мүдээ гаргаад хамг байдг орч чадвараа үзүүлээд тэгээ энэ яасан сайхан залуу вэ гэдэг нөгөө одоо охин хайрцагтай болон өмцөн тэр нөгөө сэтэ айдаг залуу сэтэн болгосон байна. За тэгэхээр багшаа сэтэн залуу их татлахнаа жоохон ингээ хурдгаж явчих. Их татлаг гэж бид нар нэрлэдэг ингээ гараа наашир хотын үзтэл наашир баруун гараасаа явдаа. Дээрээсээ наашир татаад жоохон хурдан тэгээд намал заад нэг өргө суултаараа суучна. Хамгийн өвдөгч өргө суулгаж шүү. За явдаа. Жоохон хажуу талаасаа. За тахимцаа суултаар сууч. Бас их амар. За тахимцаа суултаа суухт айлхаар жоохон зайтай байвал зүгээр заяа. Ингээд суучгаа та нарт айгүй төвхтэй. Чөлөөтэй суу. Явлаа. Баруун гараасаа татлаа. 1 2 хат мөрөөс өсөр. За маш сайн байна шүү. Яваад гараа хийгээдэ. Давтаад хийгээдэ. Мөрөөс өсөр. Оо сайн байна. Гараа дээрс чараа. Гараас дээрс тараа. За нэг эргэлээ. Дороо эргэж ингээд. Эргээд. Сайн байна. Эргээд. Буцаад байранд тавьста. За одоо хуурлуугаа арлаа. Ийшээ. Татаад. Хууртайгаа харьцчихийж болно. Гараа өргөшөө. Чөлөөтэй ингээд явчих. Зөв сайн байна. Энэ гараа ингэж татч болно. Өргөшөө. За дахиад. За яслаа. Ингээд их татлагаа ингэ хийчихнэ. Энэ бол хотонгийн үндсэндээ сэдэн залуу бид нар удаанаар хийж байгаа. Одоо жоохон хурдан болгоч идэх бай. За айгу мондөг хийгээд байна. Явдаа багшаа. Хоп. Тат хорд. Ястамасаа. Инээж гэлэхий гарлуугаар гарынхаа урдаар. Гоё. Дараа нэг эргэчээ эргэлээ. Хоп. Хурдуугаар арлаа. Хоёр гараа өгч. Урагшаа жоо сууж олно. Бүгдийн дуудаа нааш дуудаа. Бүгдийн дууд. Баярлаа. За ингэж орчлаа шүү дээ. Ер нь бол хараа ингэж бийлгээ хийхээр ингэж бүх мөр ингэж согсрон тий. Солбон докторн тэгээд шууд хүний бие хална. Та нарын бие юм чи халаад агүй сайхан болчихж байгаа шүү дээ. Манай үзэгчсэн хотон үжиг хийгээгүй лээрээс ингэж сууж хат би яагаад өрөөд ийм хуцтай байгаар хүн одоо
ажил байж тэгээ бид нар ч компьютерийг хараад хөл гар өсөж байгаа шүү дээ. Мөрөө согсор, мөрөө дээш нь доош нь согсор, урагш нь хойш нь согсор, согсор урагш нь хойш нь ингээд бол болохгүй хотон бүжгээ ичих нааш. Сүрээ нааш ингээд утчих. Ингээд би халцдаг байхгүй. Ингээд сайхан болж байгаа шүү. Монгол бүжигч өөрөө ийм гоё. Хөгжмийн аялал уян бас нэг асууя те. За тэг манай тий хотон угсаатны яг энэ татлагын онцлогийг та бидэнд тайлбарлаа. За хотон гусаадны татлага дөнгөсөө та хүн сонслоо тий. Хурц тод хөнгөн хэмнэлтэй байгааз. Тэгэхээр хөгжмийн хэмжээний хувьд болохоор 4.4, 8.6 гэсэн хэмжээтэй ойлгогддог. Ер нь бол эхлэлийн татлага болохоор дотор нь 3 төрөл зүйлээр ангилчихж байгаа. Эхлэлийн дан хөгжмийн татлага гэдэг. Нөгөөх нь болохоор биегийн татлага гэдэг. Одоо ингээ бие биелгийн татлага тий. Гурав дахь нь болохоор дуут биегийн татлага гэж. Дуугаач дуулна, биегэж татлагаач дуулна. Ийм 3 төрөл зүйлээр ангилчихж байгаа. тий. За тэг бүгд одоо сая Сэдэн залуу гэдэг чи одоо бас ингээд дуудаад жураа гэлтэнд дуудаад биелж байна тийм үү? За одоо яг тийм жураа хэлтэй яваад үзэхгүй энэ дээр бид ихтэй хичүүлэх багшаа. Болно тий. За яваад үзье. Ястгааноос явлаа. За. Их татлаа яаш. Алхаа жохор ай тохош би жураа жураа нэг ингээд одоо ер нь бол бүх биелгээг бол таагаад гараад бүгдийг хийчих юм байна тий. Одоо ойлгосноо шүү дээ. Одныхоо мөргөл такма таслаа ойлгочлаа. Жураа гэлдэн их татлагаа ойлгочлаа. За маш сайн өөрсдөө та нарыг хийгээд үзэж тэхүү. Их татлага яваад за сүрэн бүгд хамтдаа нь яваад чи тэнд биш очиод нэг хамтдаа гэдэг. Зэрэг гэвэл би та нарыг хармаар нь яаж гоё зэрэг хийж байгааг хармаар. За тэгье. Шууд жураа гэлдэнгээс явчих. Их талхаас явъя. Ястгаа байлаа. Ястаа зэрэг ястаа ясалжаа ястаа та дахиад ихлээл байж мөнх хөх тэнгэр луугаа тэгээд амар байна уу мэндэ гэж ясалж байгаа шүү дээ. Ойд чинь ястгаач тийм очтой амар байна уу та баярлаа мөнхтэй дээдэн залбираа гэсэн. За одоо Энэ ч багшаа харна. тэг. За ясаллаа. Газар шороо минь мөнх хөх тэнгэр луугаа хараад амар байна уу мэндэ гэж байгаа. За ай хурдгарда нэг хоп хурда юунчтэй зүгээр ёо ий санаа за хурдгарда ингээд үстэй за ясаллаа. За одоо ингээд явчих. За ингээд ерөнхийдөө татгаа хийгээд уучлуугаа хараад тэгээд дахин давтчих болно. За маш сайн байна. За бүгдээрээ нөгөө такмо цацлаар хийчихье. За санаад авъя тий. За явлаа. Стоо мөнх хөх тэнгэр лугаа яслаа. Амар байна уу яслаа. За нэг гэж авна. Мөргөөд цацал дахлаа хоп хотон угсаатангийн би бол ерөнхийдөө ийм шүү. Тийм ээ? Одоо бид нар одоо хац биелгээ гэж гоё биелгээ олон нөгөө бид нөгөө зай барьж байгаа учраас ойрхон болчихлоо. Хац биелгөөд хоёрт маш хоорондоо ойрхон болоод ингээд найгаад ингээд хүч чадлаа үзэж биелгээ байгаа. За айс биелгээ. Тэгээ айс биелгээ. Тэрөөсө хотонд л нөгөө тариа ногооны чинь ажил байж байгаа шүү дээ. Тариалдан сум юм. Нөгөө тариагаа тарьдаг. Бүгдээрээ тэрийг хальт яваад үзэхөө. Одоо ерөнхийдөө бидний хугацаа ерөнхийдөө дууссан. Болцсон байна. За та өнөөдөр сайхан биеллээ. Биелгээний тухай баярлалаа. Баярлалаа. Та бүхэндээ бас маш их баярлалаа. За. Үзэгч маань бас гэр гэртээ бас дагаж ирсэн болоо гэж бодож байна. Та бүхнийхээ цаашдаа ажил бас амжилт хүсье. Амжилт. За баярлалаа.